Зэрлэг амьтдын байршил тархац нүдгийг тогтоох зорилгоор аймгийн байгаль орчны газраас 2 жилийн өмнөөс эхлэн автомат хяналтын камерыг тодорхой цэгүүдэд байрлуулжээ. Ингэснээр амьтан ажиглалд мониторингийн судалгаа хийх, тогтмолт хяналт тавих боломж өртжээ. Камерын тухайд 50 градусын халуунд ажиллах төсвөртэй бөгөөд судалгаанд зарцуулах цаг хугацаа, түүнд зарцуулах төсвийг хэмнэж байна. Манай аймгийн хувьд бас нэлээд онцлог шүү дээ. Тайгжуу, зэрлэг амьтаа ихтэй, хүм хорхид бас харьцангуй бэрхшээлтэй газрууд байгаад идэг. Нөгөөдгөөрөө ил задгаач байт юм одоо нэг мал ихтэй бэлчээр юутай газрууд төр давхцсан амьтд дээр бол бид нар нэх яваад ах шаардлага байхгүй, судалгааныхаа тохирсон аргуудаа ашиглаад арга зүйн хийчихдэг. Тэгэхээр энэ зэрлэг амьтан ер нь амьтан гэлтэхгүй ургамал тийм ээ. Энэ болгон дээр энэ автомат камеруудаа тавиад хууль бус үйл ажиллагааг нь хянах нэгдэж ирэхэд, хоёрдож ирэхэд нөгөө тухайн амьтныхаа одоо сүргийн бүтцийн үржлийн үед нь ч гэдэг юм уу тий. Одоо биотехникийн арга хэмжээ авлаа гэхдээ хэдэн юу бүртгэгдэж байгаа гэсэн байдлаар бүтцүүдийг хянаад явахад бас илүү давуу талтай байж. Хяналт судалгаа хийх автомат камер байрлуулснаар олон удаагийн давтамжтай зураг бичлэг илгээх, аслагдсан газруудад очих шатхуун зарцуулалтыг хэмнэх, зэрлэг амьтдын сүргийн бүтэц шилжилт хөдөлгөөнийг хянах, мэдээллийн бодит санг бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой гэдгийг байгаль орчны газрын мэргэжилтэн баярмаа онцолж байна. Хээрийн судалгаанууд дээр ер нь бол бид нар биологийн янз байдал хариуцсан мэргэжилтэнгүүдийн хувьд бол байнгын хөтөө явж байдаг, байнгын ажиглалт хийж байдаг. Тэгэхээр судалгаа яаж хийгдсэн, тэрнийхээ үндүн дээрээс хаана тавих боломжтой вэ гэдэг юмнаас ясаа. За манай хувьд бол хяналтын чиглэлээр ер нь бол айхтар ашиглаад байхгүй. Энэ одоогийн байдлаар бол шаардлагатай тохиолдолд хяналтын байдал чиглэлээр зориулалтаар бас ашиглах бүрэн боломжтой. Цаашилт хяналтын камерын тоог нэмэгдүүлэхээр орон нутгийн удирдлагуудад хүсэл тавьсан байна. Чанар үзүүлэлтээс шалтгаалan сая 500 мянган төгрөгөөс дээш үнэлгээтэй байдаг байна. Байгаль орчны байцаагчдын ажлыг хөнгөвчлөх боломжтой болсон гэдгийг ч тодтогж байна. Манай аймгийн хувьд яг нөгөө биологийн олон янз байдлынхаа нэг ховорч байт юм уу те амьтны чиглэлээр яг тодорхойлсон тийм тойм судалгаанууд бол ерөнхийдөө байдгүй байж байгаад ер нь энийг ингэж хийгээд ирэх юм бол мэдээж хэрэг олон улсын конвенцээр хамгаалагдчихсан. Альсвал улаан одоо юу гэдэг дансандаа үнэлэгдсэн ховордож байгаа устж болцсохгүй гэсэн ийм нууцлаг амьдралтай амьтдыг олж илрүүлэх юм боломж гараад ирж байгаа. Байгаль хамгааллын оновчтой зөв төлөвлөлт гаргаж хэрэгжүүлэхэд тухайн камерын үүрэг чухал. Цаашид орон нутгийн төсөв захирагдах бус олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдах камерын тусламжтай зөвлөсөн судалгаа зураг бичлэгийг бодитоор хавсарган камерын тоог нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байгаа гэдгийг тодтогж байна.